Зайлаа зэрлэг сонгом гэж. 3 хонцтой штэ. 3 хоног үтгийг хэл 3 үеэр манай шалавчин дээр унтах гим нүгэл хийсэн хүн чи заа. Өөр авийнхаа айлаас санаа зовдгүй юм уу? Хараа Ганжо нэрэ надаа аваа дөрөв мөнгөний ажил санд болгоод та хоёрын ажил гэж ямар юм бэ? Хийх ажил нь ч уулна гайгүй юм байл л дээ. Мөнгө нь аваа дөрөв юм аа. Хэдий өгье гэсэн. Орг 10 сая. Зогс. Юу ч тайлахгүй шүү. За тэгээ яар. Бид нар нэг төлөвлөгөө зохиогоод тэгээд би нэг хүүхэн Шууд мөнгөнийхөө ажлыг яриач ээ. Ганжо болдоо уянгаа хоёрыг салгачих юм бол надад мөнгө өгье гэсэн. Тэр нь тэгээд 10 сая юм уу? 9800. Наа чи нэг өдрийн л ажил биш шүү дээ. Яаж? Яаж юу гэдэг? Болдог өөр хүүхэнтэй байхын уянгаа нүдээр хараад болоо өстэй. Ойлголоо. Хувцаа тайлахгүй. Чи 10 сая төгрөг авчирж на босгоор алхаж орж ирэн шүү. Одоо зайл. Зогс. На шкаун дээр чи байрны мөнгө гарсан байгаа. Хэд гэж байна? 385,500. Чанга хэлээч ээ. 385,500 гинэ. Хэдэн сарын мөнгө гэж байна? 3. Одоо зайл. Амар таштууд тавтай морил. Өрөө байна уу? Бага. Ой, өрөө байгаа. Та хэдүүлээ явж байгаа лээ? Чиний над нүд чи юм хард юм уу? Манайх юм 4 өрөөний сонголттой их боломжтой. Энгийн өрөө 66,000, хагас л өгсөн 77,000, бүтэн л өгсөн 88,000, VIP өрөө нь 99,000 үнэтэй байна. Та алинд нь орох уу? Юу гинэ? VIP чи 99,000 юм уу? Таны над навччих юм сонсдог юм уу? Гэр орол байгаа штэ. Алийг над VIP ч орё. Юу, та манад хэд хоног хүлээ? Яс энэ оромчонд чи амьдарчмаар юм шиг харагдаад байна уу? Манайхас дотоод журганд асуух ёстой байдаг юм аа. Чамд хамаагүй халтар утсан юм. 313 дэлхөр. 3 давхарч шүү. Би тоо мэднэ. Бүр бавлаа. Бавнаа.
Үгүй баарах уу? Барих уу? Хэдэ? 100 мянга. За болооч. Ийм сайхан амьтны чинь ийм юмдхан үнэлж болохгүй шүү дээ. 1 сая болж байна. Тасалж байгаа. Бацаа галцсан даач. Чи сая төгрөгөө алдчихлаа. Сая төгрөгтөө олчлаа шүү дээ. Хоёул юу их вэ? Одоо яах вэ? Яах вэ? Сая төгрөг яах вэ? Чи өндөртэй яа. Гой зарим гэдмээр байна. Өөр юу вэ? Өөр гоё. Шиба. Чи уянгыг хараад тавьдаг юм бэ те? За, болооч дээ. Би одоо энтэй юу? Золбоотой юу? Чи миний арай л Доош хийгээд байгаа юм шүү. Ой, мистер До. Хүн дуудаад ах чинь сонсдгүй юм уу? Охоо уцаад ийн гэсэн чи дуудаад ирсэн юм аа. Хаурж. Ажилдаа ирж байна. Тийштэй. Би айгүй мангара. Чи ч нэр хөдөлмөрийг ирээдэй лөө. Би чамайг чи хой эзэмшихгээ бодчихгүй. Нэг 5 давхар шилэн амбар аваад. Энэ 20% би 3 найзтайгаа эзэмшдэг юм. Оо. Чи мдээгүй нараггүй. Бид гурав хуралдаад. Тэгсэн чи одоо чиний оруулсан хөрөнгө. За хөрөнгө ч гэж те одоо чамдаа л хөрөнгө юм да. Тэгээ хой эзэмшихэд арай хүлцэхгүй болоод. Тэгээ эх сарын ашигаас чиний 180 мянган төгрөг чи өгчих юм байна. Гоё шүү дээ. Ажилдаа ингэж эрдмэрд ирээл те. Яг гоё цаг магаа барьж мараал. Хичээгээд гялзаатай найз юм. Гэрэлтээтэй. Hey, what's up? За өнөөдөр үсрэс янз гоё хэлж байна. Нэг гайхалтай сайхан юу байна? Сүүлийн шин сор мэдээ юу вэ? Хөөш. Та нар намайг бизнесээр чийж байгаа юм уу? Хин тийч юм? Балдан бацаар нь чаг гэдэг шүү дээ. Цаад ч худлаа солиорж яахгүй. За битээ санаа зав. За. Хизээ чамд жихгүй. Намайг хийж яахгүй юу? Энэ хоёр одоо сүүлийн үед хөзөө сэрээрээ хэлхэлдээл. Их байна. За яавал гэж дээ. Манай долж авгаал ховныхоо намайг хийж яахгүй юу? Мистер Дооч эвгүй гардаа. Хүч яах гэж тийчдэг юм бэ? Хүч ингэдэг гэж яахгүй. Жинхэнэ уулгаж нөхрийнхөө дөрөвчийг устдгүй гэж байгаа байхгүй. Манай хүн тэхгүй шүү дээ. Долж аваад хусах бах. Тэгж. Одоо юу асуух гэдэг? Ганжовын хоёр хойд яач юм. Үгүй. За. Ганжовын хоёр нэг яасан өөр яагач. Яасан гэж? Юу яриад байгаа? Юу гэсэн үг вэ? Яасан? Яацын шиг санагдчихээн. Яагаачгүй. Чиний нүднэр уянгаа ганжаар нэг залгсан заа юу? Ёо. Чи ямар балиар лөөгч юм бэ? Болдоо. Лөөгч гэдэг бол мэрэгжил. Орчин үед ховны 8 хамгийн сайн бизнес болж байгаа заа юу? Зүгээр мөрөөрөө өөртөө ажил хий. Мань манай чи идэггүй. Саатар. 10 саад яваад өглөө да. Ямар хүүгийн новш вэ? Хөөе. Миний нүд даалгас ажил юу болж байна? Том утгагүй.
Уянгаа чиний хүрт ороод цээжин дээр чи ирэх муужхаа шиг ганжо би чамд хайртай гэж удахгүй дуудах болно заяа. Зүгээр 100% итгэхгүй зэ. Захирал. Сайн өглөө. Минийс болтой ирсэн. Ирсэн. Өрөөрөө доод. Алглаа. Хүй. Зүгээр. Өглөө. Тарагтаа боо идсэн чинь муутцсан дараг идсэн юм шиг байна. Хүй, барай. Ачи хэдэн номерт орж байгаа? 310. Ачи миний үйлчлэгч байхгүй юу? Найс нөлөөлж байгаа маа. Осоо. Ажил болов уу? Орны үйлчлэгээ. Виски захиалсан уу? Ийшээ тавьчих. Энэ сайхан амт өнчиг ундахад үүслэж бодохоор сэтгэл гонсоод байна. Энэ хундаг нь хосоорооч байж болно. Хос хундаг энд байгаа ч юм билүү? Цаталч уу? Тийм. Масах юмсгүй. Баярлалаа. Би таныг түрүүнд орж ирж харлаа л да. Нэг л тийм сэтгэл гундан гоё. Нэг юмнууд чинь цохин буусан. Магадгүй та эрэгтэй хүнээс болсон байх тийм ээ. Яг мэдчихээн шүү. Мэднэ, мэдлгүй яадаг юм бэ? Ер нь эрэгтэй хүн болгоо адилгүй. Гэхдээ би шал өөр залуу. Ингэж юм бол халтар биш л байгаа хэвээр. Бүсгүй. Эмэгтэй хүнийг цэцэг гэж бодох юм бол цэцгийг услах хэрэгтэй. Тэр усыг эрэгтэй хүн услах хэрэгтэй. Тэр усалдаг эрэгтэй нь би ч юм билүү? Толгой. Юуны төлөө? Чиний хөрхөн бомбор уруулын чин төлөө. Алаг нүдний чин төлөө. Булбрай хацрын чин төлөө. За ер нь тэгэхээр чиний төлөө толгой та. Төлөө? Cheers. Cheers. Ганжаач. Ганжа болдоо 2 сая нэг хүүхэн дээр бооцоо тавиад. Хиндэс юм. Царайлаг нь. Ой, царай мод нь яасан. Царай муутанд гутраал явж байгааз. Царай л. Царайлаг нь 313-т бооцоод байгаа тооцоо хийж байгаа. Хэр удаж чинь? Одоо ороод баг 2 цаг болчихлоо шүү дээ. Оо чалхахтай ирэм аа. Хай. Сайхан амарсан уу? За. Баярлалаа. Баярлалаа мөгдөө болох нэг юм байна. Хайртай шүү. 10 сая төгрөг өнгөө өгсөнд. Үнсээ.
Төлөөсөө карт бол ирсэн үү? Сайн байна уу? Таараад гар. Сайн байна уу? Бишээ зүүн талаар нь. Сайн байна уу? Араас чи. Доошо. Сайн байна уу? Сайн байна. Амарч ч дуудал тавтан байл. Баярлалаа. Өчлөрөө өөрс чинь би нэг юм асуучих болох уу? Тэг. Танаа цугларч болж байгаа юу? Ямар цуглаа? Чи яаж мэдхэвдээ? Би танаа мистер доо захиралтай уулзах гэж ирсэн. Манайш долж яах уу? Мөн. Байгаа. За би дууч дээр таны хин гэж хэлэх үү? Янчмаа. За яг энэ дээр байж байгаа. За би дууч дээр заяа. Хөөе долж яах. Та юу мэдээд байгаа юм уу? Удлаа яриад та идэл шүү дээ. Гой мөнхөртэй л шүү дээ. Шиш. За хоолойроо авч юу вэ? Бүхрөөд үрцэн. Ийм эртүү. Хамгийн сүүлийн өрөөгөө штэ. Нэг таньдаг баачка авсан. Тэр яг улс төрч байгаа. Сайн штэ ихнэрлэгөө яриад. Хараа би 2 хоног томил дээр явлаа гэж хэлээд манай VIP-г авчиж байгаа штэ. Шичгийн тий. Харин шичгийн бас тий. Шахнаг судалгаа гаргалаа. Тэрний юу гэсэн чи ийм байдаг юм байна. Манай Улаанбаатар хотод байна штэ тий. Зөвхөн Улаанбаатар хотод шүү. 2000 гаруй дэм буудал зочд буудал байдаг юм байна. За бодоод үз нэг буудалтан заяа хамгийн багадаа 10 өрөө байлаа гэхэд 20,000 өрөө юу? Тийм биш 20,000 өрөө байна гэсэн үг. Өдөр болгон дүүрнэ гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхэд нэг өрөөний үнэ нь энэ төгрөгийн аш ямар мяа байгаа вэ? Валют ямар амар өндөр байгаа вэ, тий? Хамгийн багт одоо манай буудлын чинь хямдхан өрөө гэдэг тий. 50. Тий 50,000. 50,000 чинь 20,000. 1 тэрбум. 1 тэрбум төгрөг шүү дээ. Зөвхөн шоуц ингэн тий. Ийм ажлаар 1 тэрбум төгрөг зарцуулж байгаа байхгүй зөвхөн нэг шөнийн дотор. Уулын дэм буудал зочд буудалч хүмүүстэй аялал зугаалахтаа албан байгууллагын яг одоо чиний ярьдаг шиг томил дээр явахтаа юм чинь гэж мөнгө төлж чинь ордог газар шүү дээ. Манайхан буруу ашиглаад байгаа хөөхгүй. Эсвэл бид түрс энийг л хийх гэж байгаа хөөхгүй. Ийм ажил хийж байгаа. Үгүй шүү. Энийг ч бол юу үсэх вэ? Чи дунджаар бодоод үзье. 20,000 өрөөнд чинь хосоор хоёул орлоо 40,000 хүн. Манай Улаанбаатар чинь сая хүн амтаа шүү дээ. Бараг хөнгөн л одоо гэр бүлээс гадуур явах дандаа ийм ажил төлөөлөл орж ирж байгаа шүү дээ. Энээс л юу болох вэ? Юу болох вэ энээс олж? Гэр бүл хангалт. За нөгөө гэр бүл хүчирхийлэл чинь болно, нөгөө салалт сагналт чинь болно, хүүхэд үнчрэн тийм ээ? Харигтлт болно, нөгөө ажилгүйдэл, нөгөө ядуурлч ерөөсөө эндээс л ингэж болоод байгаа хөөхгүй. Тэ яах вэ? Яг тийм чи арт түмний те энэ маасынхаа 3 сая иргэнийхээ аяггүйг потенциал бид хөгжүүлэх хэрэгтэй. Тийм ээ? Зөв зөвлөгөө. Боловсролтой анхаарыг. Би биендээ үнэнч бай. Ямар нэгэн баггүй муу санаагүй нэгэнтэйгээ илэн далангуу сайхан харьцчий. Тийм ээ? Урдуугаар хов зөөж явдаггүй бай. Тийм? Утас компьютерийн цаанаас худлаа үнэн тийм мэдээлэл хийж ямар нэгэн худлаа мэдээлэл хийсэн саацалтгүй бай. Чи үнэнч бай, нэгэнтэй хайртай бай. Ийм потенциалыг төрүүлэх хэрэгтэй байхгүй. Энэ хэн өөрчлөх вэ? Би. Мэдээж чи. Мэдээж би. Залууч. Залуучууд бид нар Монголын ирээдүйн шүү дээ мэдэж байгаа юм. Бид нар л Монголыг авч явна шүү дээ. Бидний сайхан их орногоо хөгжин цэцэглүүлж тийм ээ. Солонгос шиг, Америк шиг, Дубай шиг тийм ээ. Азийн баг улс гэдэг чинь утгаар бид нар хийх хэрэгтэй байхгүй. Чи бид нар та ч хийдэж чадахгүй шүү. Энэ нэг амьдралаа болж шүү дээ. Мэд үнгээл өсөө шийж юм. Хангаалаг буудлын манаач хийж юм. Зэлийн оронд л явчихлаа шүү дээ. Болоочтой ажууд ямар амар их хэлж уудаг юм бэ чи. Эндээс л одоо нэгнийгээ хайрлах хүлэх сэтгэл гарч байгаа шүү дээ. Жохон үлдээлтэй ямар нохоох шиг ууж идэх юм бэ. Гэхдээ чи юу миний авсан бэлэн ом болгоны ямар 70-80% хүн чи бараг уудаг шүү. Иддэг шүү нөхөр минь. Юу ч ингэж яах гэж орж ирсэн юм. Өө.
Нэрээ тантай хүн уулзах гэсэн шүү дээ. Байх нь ахын чи мэдж байгаас ямар хүмүүс ирс суудах чи мэдж байгаа шүү дээ. Дандаа энэ дүүгийн хилцээ нэг үрдэн сүрдэн болждгүй хүмүүс асуудаж чи намайг байх юм гэж. Эмч бач ирсэн байна аа. Уянга. Шөнөөрөөр ажиллаад ядарч гэнэ үү? Хувь тавилантайгаа эвлэрэл амьдрч байна. За, бүгдийн чеклээд. Уянга. Чи манай 10 жилийн хамгийн хөөрхөн октын нэг шүү. За баярлаа. Царайны сайхнаар цайс үлэх штэ гэж. Үнэнгээс хэлж штэ найз. Өдгөл бүр баярлаа. Та нар чинь танаа их нэрийг хамгийн хөөрхөн гэл ангиараа бөөнөр араас нь хүчгээг үгддэг гэсэн биз дээ. За, их нэрээсээ дээш нь гаргаад юу гоох нь? Ганц 100 өгчөж. Тийм л. За хоёрхоо ажил төрөлд нь амжилт хүсье. Баярлалаа. Уянга. Би энэ хорвоо дээр нэг ч эмэгтэй хүн нүдэндээ нулимстай битэн яваасаа гэж боддгийг. За би чамд хизээ нэх уйлж унжаа харагдчих. Чи болдод ягаас сууцээ? Тэгж их мэдмээр байгаа юм уу? Үгүй. Чамаг яг хэлийг бол мэдмээр л байна л да. Тэгээ та эдтэй л адилхан шүү дээ. Бага эдэн төгрөгөө болдог өсгөөд өгөх юм бол үгээ өгцөн. Нөгөөх нь мөрөйтэй тоглоод алдчихсан. Тэгэл тэрнийхээ араас өдөр шингөө хөөцөлдөж гүйсээр хагаад. Би ч бас эмхтэн хүн шүү дээ. Дасаж дурлсан юм билгүй. Болдооч. Өөдгүү. Новшимдаа. Балта. Чи яах гээд? Юм хэлэх гээд байвал зүгээр ир хүн шиг хэлэлтэй. Уянга. Би ерөөсөө нэг чамд хэлэхгүй чадахгүй нэ. За. Болдоо 313 дөө нэг хөвгөлд орцсон. Уянга. Ганжо сайн залуу. Одоо ч чам таардаг гэдгийг ихнэргээ гидсэн байгаа хүүхдээр тангаргалээ. Үнэн шүү Уянга. Нэг хийж өгч. Мэн зүгээр маргаачлаас өөр ширээ дараад өөр чам дээр зур мөнгөөр бороо орлоо заяа. Баярлалаа шүү. Аяа. Уянга. Ганж бол хөргөн залуу. Харин болдоо чам чин сэтгэлээсээ хайртай гэдэг би өөрийнхөө хамгаалтын албаны захирлын местэд тангаргалъя. Зүгээр бай. За, сайн уу таахаа. Юу гэж яваа чинь? Та одоо миндийн зүрээчгүй хүмүүстэй чирээдхтэй байдیں۔ Хараа гомдмоор юм шүү. Чи манай захирал харагч болохгүй гэдгийг мэдэж гэнэ үү? Мэдэж штэ тийм мэдчихлээ штэ. Та өөрөө ярина гэж ярихгүй алга болцгоо чи. Таахаа. Гайгүйхэн шиг каштай алтур байна. Заах юм уу? Дансарч явуулъя зөө. Зайг. Юу тас та миний дансыг мэдгүй чи яаж хилжүүлэх гээд байгаа. Утсан дээр бичиж өгөх. Цаахан. Дожингийн анжмаач зай яхаа ордон шилжүүлж шахаа. За. Дөлжингийн анжмаа. Аа. Танаа өвчин дөлжин гэдэг юм уу? Бишээ дүүн ээжээрээ оголсон байхгүй юу? Сатугаа. Хажиг руу явуулан заяа. Одоо хүн амд тарагдахгүй зүгээр хараа зайл. Хамсгаан дээр тулцсан байгаа шүү хурдлаарай ахаа.
Биш. Миний амьдрал. Яаваа ой. Янжма. Ямар Хүстэн. ямар хөстөө. Ирчлээ шүү. Хин Яагаад нэг захирлыг өдрөд янжма. Дүүл уулзалт хэрэгтэй байна. нөгөө харьсангүү. Минет. Тэр 313-т чинь чиний төмсгөн толгойтой найз чинь байна за. Уулзалт яа. Уулзалт. Би яац. За яаж ажилласан сайн уу? Сайн. Дажгүй. Гайгүй. Ядраг. Хөш. Болтойгоо. Би чамайг өрөөндөө хүлээгээд байна. Аль түрүүнээс хойш камертай гарч ин чи тэрний гимшиг сарайлаа гэж зогсоодох юм. Чи энийг юмдаа хэлээг юм хайшин. Би хэлсэн шүү дээ захирлаа. Чи одоо энэ чи өгсөн балдуу шигээ зогсоод байгаа юм. Мэдрэх бодгоо чи одоо. Би таны өрөөнд орж яах вэ? Чи энэ сарын тайлан тооцоо балаас хийдгүй юм уу? Би хурал хийн гэж бодсон шүү дээ. Үгүй ацтыг уурал чамтай өгчтэй уралдیں۔ Би. Яагаад вэ нөгөө санаж гинэ? Хов эзэмшигчдийн хурал. Аа. Нөгөө ховны юм. Юу болоод байгаа? Алуурч. Сүнс амьдсан түүх. Хамгаалалт. Манайхан сайн байгаас тээ. Яагаад юм тийм хүмүүстэй би нэрээ? Чи цаав гадаа тэр хүрийн талаар ярих ямар шаардлагагүй шүү дээ. Анхаараас нь гинэ. Тааштай яасан гэдэг жаглаа сатанууд вэ? Юусэн? Ганжо. Нөө чам тохиолдод байгаа жаргалын садаач. Оо шип. Энэ юу хийж байгаа юм чи? Сая төгрөг өгөндөө. Янжма. Чи тэг бидэрт яг мөнгө авчаад бидрээс үзэгдэхгүй харагдахгүй алга болно үз. За тэрийг бол найз нь бол яг 100% батлан даана. Мөнгө аваад дахиж бидэнд харагдахгүй. Бүр 100% батлан даана. Тэгвэл өө явуулчих уу? Байгаа мó. Хүний юм өгөх хэрэгтэй шүү дээ. Тэ? Тийм гоё ажлаа бүтээсэн юм чинь тэ. Дахиж ямар ч юм асуудал байхгүй үстэй. Асуудал байхгүй гэж. Баярлаа. Тавар. Аваад ээч.
ухаж штэ. Үе. Тау. Өнөөх харах уу? Хаалта. Ба. Янз юм биз? Өөх. Ганжо. Чи бүр алж байна аа? Алж штэ. Мич ганжо штэ, ганжо. Боцоо. За сарын сүлээр хэлээзнэ. За. За би ч хүмүүс юм аваачих. Тэгэхээр боцноор хоёул энийг уучих юм уу? Найсан жаавас юм аваад яах юм бэ? Тийм үстэй. Бид энийг бүтээл тэгэл болно шүү дээ. За. Тулгай. Амжилт. Ийм юмд итгэж яаж мэдэх юм бэ те? Харин яхаа. Одоохан дүүд хувийн нүгэн заяа. Та миний бүр нүүр мөглөө амар зохиож тахаа. Арай бага юм шүү. Тэр чин төлөвлөгөөн дээр байгаагүй. Чи буруу цаг үед орж ирсэн. Чи мистер Догийн төлөвлөгөөгөөр явах хэрэгтэй байсан. Тэгтэл арай бага шүү тахаа та. Наадах чи монголоор юу гэдэг гэж? Юу гэдэг гэж? Хогч нь. Зал. Одоо зайлаа. Зайлаа. Янж ба. Биш. Ахын дахиад мөнгөний гарах юм бол чамруу залгах шүү заяа. Дараа нь жинхэнэ цөм хийм заяа. Дараа нь арай гай атайхан ахиахан мөнгөн дээр доторой заяа. Асуудал байхын дараа чамаг 40 хүн заяа. За баяртай. Тань байх хэрэгтэй. Нэг нь яла. Сая янжмаад өгсөн. Болчих шүү. Золбоо. Чиний хувьд царайлаг залуу гэж одоо яг ямар хүнийг хэлэх вэ? Би нэг юм хүсдэг юм аа. Гоё нөөрөмгий, хөвгчлөлтэй, мөнгөтэй, тэгээд гоё машинтай, тэгээд гоё хүмсгтэй, гоё бүжгэлдэг, тэгээд гоё биш бэж. Ерөнхийдөө нэг гадаад үзмжээрээ. За мэдгүй. Доо, ганжо, болдоо. Бид дөрвөөс хин хамгийн царайлаг вэ? Ганжо. Нуус гэж. Бурхан чам бэлгийнүүд заяагаад юм биш үү? Ой. Шаус нэг авдиг аралтай. Ууч чаддгүй өөрөө шүү дээ. Хөөе. Яг одоо 313 улын болдог оруулах хэрэгтэй байна. Болохгүй. Яагаад? Уянга одоо л надад итгэхгүй. Шиба. Чи уянгаг над руу явуулсан юм уу? Гүй нэг бэлгийнүүд нь сохорсныг тэнэг хүүхнээс уусан юм аа. Чи яагаад тийм тэнэг юм бэ? Тасарсан уу? Явчихсан. За балтан ганжо.
Юу ярих гал дуудуулаад идэв? Чалч, сонсъё. Гурван за 13-ыг хүүгэн байгаамаа. Тоо. Болдог харин тийшээ яг одоо оруулах хэрэгтэй байна. Болдог яг газар дээр нуянга барих хэрэгтэй байхгүй. Би болдог юу? Чи болдогоо сэдэг автыг. Ер нь бол 10-аас 100-ийн хооронд хэлбэлцэн. Мэдээллийнхаа чанараас л болно л дөхөө. Энэ ажлыг хийчих юм бол Ганжо харвыг өгье гэсэн. Болдоо. Бус хайш тэ. Арон сая юм нээцээ. Тэгээ найзд нь хэдэн үнэр хэмдээ. Би энэ минийгээ хоёр өөрсдөө учруулж чуу өөрсдөө. 3 сая. Ай, 4 сая 500 мянга хүлээж байна. Аажаа. Тохиолдоо шүү дээ. Хурдан аваад яваа. Эй, батаа. Уянга. Найз нь чамд ганцхан юм хэлье. Энэ болдоо ямар хөгийн навш вэ? Нэг газар ажиллаж чиж, нэг байшинд ажиллаж чиж. Чиний аргуур тавьж штэ. Наадах чинь 313 тань. Тий. За, одоо очлоо. Оролцсон уу? Хүч. Уянга хаана байгааг мэдээдэх юм. Иш орчлоо сайн хүүхэнтэй. Оо. Тэгээ. Оо миний хайр. Хүү явууц юм уу? Та гурав өөрсдөө яаж найз гэж бодож чаддаг байна. Азар би нөхрийнхэн занг сайн мэдэх юм да. Энэ зөв новш واخгүй юм. Өнөөдөр чамаг чингэлээ. Ганжо штэ. Тий Ганжо. Ганжо манай нөхөр залгаж байна. Бүр ойлаад шүү. Нөхрийгөө 2-3 алдааг уучлахгүй хуурчих гэж. За яг адилтай бол адилтай л гэж байгаа юм билгүй. Бүх юм архинаас л боллоо. Арх амьдралын дайсан гэж. Чи тэгтээ их сэргэлэн залуу байл шүү. За баяртай. Хэлэх юм байна. 3 дугаар анги төгсөв. Золтгоо найс тийм да. Ачаава. Энэ боксгоос надад асуулт байна. Айбинч. Өдөр цаанаа. Ой. Яг хөлөө. Саутиг яа. Түн мост чигтрээ. Нүцлүүч яатчих. Амьд явахын тулд амьдрахын тулд ашиг хонжоо хайдаггүй хүн гэж юу байх вэ? Гэхдээ бид нэр заримдаа арай л хэдрүүлээд байх шиг. Ажлын хамтрагчид, гэр бүл, найз нөхдийн харилцаанд давж болдоггүй шугам гэж бий. Түүнийг давбал онохоос алдах нь их гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Алдаа гаргадаггүй хүн гэж юу байх вэ? Бүгд анх удаага амьдарч байгаагаас хойно хамгийн зөв зарчим бол уучлал. Бие биедээ хүндлэлтэй хандаж, эерэг нийгмийг хамтдаа бүтээцгээе залуусаа.